байцгаана уу? Дэлгэр сайхан Монгол оронд минь нэгэн шинэ өглөө айлчлан ирлээ. Жиргээ цэгийн сайтаас 3 дугаар сарын 31-ээс 4 дугаар сарын 3-ны хүртэлх цаг агаарыг урьдчилан мэдээллийг танилцуулъя. Дархан хотод пүрэв гарагт шөнөдөө 5 хэмээх хүйтэн бол өдөртөө өвлөрөхөд нэмэх 8 хэм дулаан байх нь. Баасан гарагт шөнөдөө 6 хэмээх хүйтэн өдөртөө бага зэргийн үүдтэй нэмэх 7 хэм дулаан байх нь. Бэм гарагт шөнөдөө 2 хэмээх хүйтэн бол өдөртөө нэмэх 12 хэм дулаан. Нэм гарагт шөнөдөө 1 хэмээх хүйтэн өдөртөө багавтар үлдээ нэмэх 15 хэм дулаан байх нь. Эрдэнэт хотод пүрэв гарагт шөнөдөө бага зэргийн цас орно. Хасах 6 хэмээх хүйтэн бол өдөртөө нэмэх 4 хэм дулаан байна. Баасан гарагт шөнөдөө 9 хэмээх хүйтэн бол өдөртөө нэмэх 2 хэм дулаан байх нэ. Бэм гарагт шөнөдөө 7 хэмээх хүйтэн бол өдөртөө нэмэх 6 хэм дулаан. Нэм гарагт шөнөдөө 4 хэмээх хүйтэн бол өдөртөө нэмэх 7 хэм дулаан байна. Одоо та бүхэндээ Улаанбаатар хотын мэдээллийг хүргэе. Пүрэв гарагт шөнөдөө 7 хэмээх хүйтэн өдөртөө 3 хэм дулаан байх бол баасан гарагт шөнөдөө 9 хэмээх хүйтэн өдөртөө бага зэргийн цас орон тэг хэм байх нь. Бэм гарагт шөнөдөө 7 хэм хүйтэн бол өдөртөө нэмэх 7 хэм дулаан байх нэ. Нэм гарагт шөнөдөө 5 хэм хүйтэн өдөртөө нэмэх 10 хэмийн дулаантай. Цаг агаарын мэдээллийг жиргээ цэгийн мэн хувцсыг Next Collection дараа 7 хоногт дахин уулзцгаая.